Үзэгчиддээ сар шинийн мэндийг дэвшүүлье. Дорн говь телевизийн D подкастын шинэ дугаарыг үзэгч та бүхэнд өргөн барихад бэлэн боллоо. За энэ сар шинийн өдрүүдэд бид одоо бит бус өв болон бит бус өвийг өвлөн уламжилж байгаа эрхэм зочдоо та бүхэндээ одоо танилцуулж цаашдынх нь төлөвлөгөө за мөн сүүлийн үед эрхэмлэн хичээж байгаа тэдний ажил үйлсээс хуваалцаж байгаадаа талархалтай байна. Ингээд өнөөдрийнхээ эрхэм зочдыг та бүхэн танилцуулъя. За харж байгаах миний баруун гар тал 5 дахь сургуулийн 10-р ангийн сурагч Ган Тамирын Цэлмэг ирсэн байна. Цэлмэгтэй өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За мөн Ардын Авьяастан Болдоотрын Болор чимэг ирсэн байна. За өдрийн мэнд Болор чимгээ. За өдрийн мэнд хүргэе. За урилгыг хүлээн авч яг энэ цаг мөчид сайхан шинжилж байгаа үзэгчидтэй уулзаж байгаа та хоёртоо сар шинийн мэндийг дэвшүүлээд өнөөдрийнхээ ярилцлагыг эхлэе. За манай хоёр зочин болвол манай үзэгчид Дорн говийнхан бол гадралж байгаа. Уртын дуг одоо дуулж, амьлуулж, за мөн одоо түгээн дэлгэрүүлж суралцж байгаа ийм хоёр эрхэм зочин байгаа. Тэгээд Цэлмгээс асуултаа эхлэе. Цэлмэг уртын дуу хин анх зааж өгсөн бай. Цэлмэг одоо бас сүүлийн нэлээд олон жил дуулж шин. Тэгээд өнөөдрийн зочид нэрээ онцлогтой нь Цэрэндэж Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Цэрэндэж багшийн одоо шавь сургалтаар өнөөдрийн хүртэл одоо баг 10 жил суралцж байгаа ийм хоёр эрхэм зочин байгаа. Тэгээд Цэлмгээс ихнийхээ асуултыг асууя. За бүгдийн миний өдрийн мэнд хүргэе. За анх уртын дуу бол манай Цэрэндэж багш маань зааж өгсөн. Анх уртын дуунтай яг яаж холбогдсон бэ гэхээр манай эмээ музейд ажилладаг байсан. Тэгээд музейд ажилладаг байж авах хугацаанд намайг банк хичээлээс ирж авдаг байсан. Тэгээд тэр үед би ер нь айгу музейд айгу тийм хайртай, музейд айгу тийм өдрөжин өнгөрөөдөг тийм хөлтэйсэн. Тэгээд нэг өдөр эмээ маань ажилдаа гээд намайг соёлын танхимд үлдээгээд гараад ирсэн байхгүй. Тэгээд би соёлын танхимд ганцаараа байжсэн чинь гаднаас айгу тийм олон хүмүүс орж ирээ суугаад тэгээ байжсэн чинь гинт дуулж хурдаад эхлээд тэгээ байсан чинь би нэг мэдсэн чинь ингээд унтцсан байжсэн. Тэгээ ерөнхийдөө яг хичээл орох болгонд дандаа нөгөө нэг уртын дуу дуулж хат ингээ уураад унтчихдаг. Тэгээд зуны одоо нөгөө сүүлд хичээлийн хаалт өдөрлөг гэж болдог. Тэр өдөрлөг дээр багш маань намайг надаар тоглоом хийгээд чи чаддсан бол уртын дууны явахад асуулыг дуусчих гээд. Тэгээ тэр үед нь би дуулаа тэгээд багшаа гайхшруулжсэн. Тэгээд ер нь тэрнээс хойш уртын дууд айгуу тийм хайртай болоод тэгээд одоо хүртэл дуулаа явж байгаа. Тэгээ уухаа юу гинэ? Уухаа дасгал. Уухаа дасгалыг тэгэхээр тэр үед одоо сурж исэн гэсэн үг үү? Зүгээр сонсож байгаа л зүгээр л анхны удаа уухаа дасгал хийсэн юм уу? Сонсож байгаа анхны удаа. Оо за. Ер нь нөгөө уртын дууд болоход хамгийн түрүүлж одоо уухаан дасгал сурдаг байхгүй. Тэгээ уухаан дасгал сурж байгаа цэлмэг маань болохоор яг хүүхдүүд хичээлээ багш зааж хооронд цэлмэг дандаа унтаж идэв гэсэн аахгүй. Ширээгээд ирлээ л унтаж ирсэн нөгөө жоохон байсан. Одоо 10 жилийн өмнөхөр ч одоо 10 дахь анги хүүхд чинь дөнгөөр анги. Тийм дөнгөөр анги жоохон хүүхдээсэн байгаа. Тэгэхээр дандаа нөгөө унт чинь тэгэл багш нь энэ хичээл дээр байнга унтчихэд энэ юм сурсан юм байгаа юм уу? Чи чаддсан бол уухаагаа хийгээ үзүүлчих гэсэн чи яг одоо яг нүдэнд харагдчихээн тэ уухаа цэлмгийн анх уухалж ирсэн. За тэгэхээр та хоёр маань яг тэр үеэс анх танилцчихсан уу болроо? Үгүй. Би бол тэр ер нь нөгөө музей сурвалж судалгааны төв тайлбарлагч боловсролын ажилд хийдэг байсан. Цэлмгийн маань эмээ болохоор Булган цагаан гэдэг одоо эгч маань болохоор манай нярав хийдэг байсан. За тэгээд нөгөө цэлмэг ер нь бүр нялхаасаа манай музей дээр байдаг байсан. Тэгэл бид нар баг жоохон хүүхдэн чинь тэргэн дээр тэгэл тоглоол салхилуулаад тэг ингээл хамт байжээс яг миний нүдэн дээр одоо өссөн. Тэгээд одоо музей сурвалж судалгааны төвд анх Цэрэндэж багш маань одоо эвийн шиг гэх тийм ээ. Дугуулан хичээллүүлээд тэгээд дугуулан хичээллэхэд яг бит хоёр зэрэг одоо энэ дугууланд суралцсан. Ер нь бол одоо манай хуучин музейн захирал Цагаан Дэрэм гэж хүн байсан. Тэр хүн бол яг энэ одоо уртын дууны дугуулан анх Цэрэндэж багшд маань санал тавиад тэгээд Цэрэндэж багш манад урилгаар ирж манай музей дээр дугуулан хичээллүүлсэн одоо азар те бит хоёр санаандгүй байдлаар одоо танилцах тий холбогдох сэжин болсон юм уу да тий. Би болохоор бүр одоо уртын дууны дугуулан болохоор яг нөгөө хичээллэж эхлээл эрцийн бүртгэдэг ширээ сандлыг бэлдэж өгдөг нэг багшийн одоо яг нөгөө сургалтын хариуцсан хүн учраас заал танхимаа бэлдэж өгдөг тий. Яг ингээд явж исэн. Тэгээд нөгөө заал танхимаа бэлдээл нөгөө хүүхдүүдийнхээ эрцийг бүртгээд
ингээ гараа авчихаар бас жоох эгөөс нэгдаал тэгээд суугаал байж ах хоорондоо нөгөө сонсоод уухаан тасаглаа ерөнхийдөө сурцсан байсан байхгүй юу. Тэгээд сүүлдээ явж байгаа багшд нэг удаа хэлээд багшаа би нэгэнт одоо ингээд ирж бүртгээд ингээд нэгэн талдаа цагаа ингээ яаж юм чи би өөрөө сурчвал болох болоо гэсэн чи багш болно штэ энэ чи хамаагүй гэл тэгдэг байхгүй. Тэгэхээр би чинь ерөөсө дуулж муулж үзээгүй гэж багшд хэлээд тэгээд багш зөвшөөрөөд тэгээд тэрнээс хойш болохоор дуулалтад суралцаж эхэлсэн. Ийм төвхтэй уртын дуутай холбогдсон тийм үү? Тэгээд одоо яг нь шууд асуучихад уртын дуугаар огт хичээлж байгаагүй сонсож байгаагүй те эсвэл одоо зүгээр энгийнч баг одоо дуулдгүй гэж би болгоод сонсч ирсэн байхгүй. Тэгээ ингээд шууд ингээд дуулахад хэр хэцүү байсан те хүн болгон энийг сурч болохоор байна уу? Одоо болохоор байна уу гэж болж байгаагийн жишээ бол өөрөө ингээд болцсон явж байна те. Сүүлийн 10 жилийн дугуулантайгаа холбогдоод ингээд явж байгаа. Юу нь юун дээр яагаад ингээд уртын дууг яг сонирхсан юм бэ л? Үнэн. Ер нь бол огт ерөөсөө хизээч дуулж байгаагүй. Ангидаа сургуультай байтгаа ангидаач ерөөсөө тэгж дуулж байгаагүй. Тэгээд гинт л одоо нөгөө нэг дуу хичээл манай дугуулын хичээлхэр болонгоч нь би хариуцж байгаа юм чи аах. Тэгээ бүх юм хийгээл зохицуулаад ширээ саналаа бэлдээд ингээ явж байгаа л уухаа гэдэг зүйлийг эхлээ сурцсан. Тэгээд аз болоход нөгөө би өөрөө их урт амьсгаатай байсан юм шиг байна. Тэгээд нөгөө ерөөсөө уртын дуу гэдэг бол амьсгааны урлаг гэж багш маань хэлдэг. Тэгэл ерөөсөө амьсгаагаа л зөв хуваарлаа сурчих юм бол уртын дуу гэдэг бол та нар сурч болноо. Тэгээд дээрээс нь одоо ерөөсөө юугаа амьсгаагаа яагаад тэгээд багшийн заасан техникүүдийг яг зөв сурчих юм бол ерөөсөө маш амархан сурдгаа гэдэг. Гэхдээ ер нь бол уртын дуу хамгийн одоо хүндрэлтэй зүйл нь болохоор урт хугацааны туршид. Одоо жишээл юм бол над шиг тийм нөгөө төрмөл тийм авьяастай биш тохиолдолд те ингээд өөрөө бүтэн уртын дуу сонсож үзээг байсан гэд бодохоор амар бас айгүй сонирн байгаа байхгүй. Би өмнө ерөөсөө тэгж шимтэж ерөөсөө тэгж уртын дуу сонсож байгаагүй. Тэгсэн хэрнээл гинт зүгээр одоо нөгөө нэг ажлынхаа шаардлагаас болоод ингээд сураад тэгээд яасан чинь амар их нөгөө цаг хугацаа шаардсан. Амар их цаг хугацаа шаарддаг. Өөрөө ерөөсө дуугч нэг сонирхдаг хүн бас биш байсан юм шиг байгаа юм би. Тэгээд нөгөө эхний 1-2 жил ерөөсө нөгөө уучраа олохгүй, сонсож мэдэхгүй. Нөгөө олон уртын дууч нэг маш олон аваа агшийн олон ингээд янз бүр болдог тий. Ой гэл янз бүр хаахэ гэл янз бүр болно. Тэгээд тэр мэрийга ерөөсө ойлгохгүй. Тэгээд ерөөсөө уртын дуу бол одоо миний хамгийн сайн тогтоож авсан зүйл уртын дуу ерөөсөө л маш их хугацаа зарцуулт юм байна гэж л одоо тийм маш их хугацаа зарцуулж яж хүн юм сурч авдсан байна. Гэхдээ тэр яг энэ тохиолдолд бол яг уртын дуун дээр би яг тэгсэн гэж боддог байхгүй. Тэгээ ингэ шантрах үе байсан уу? За юу хэцүү юм бэ? Ер нь одоо сурахад бас хэцүү байсан байна тийм ээ. Байсан. Одоо яг багшд анх хэлжлээсэн та. Багшаа би ерөөс болохгүй байна. Яг анх ингээд дуулахаар амар юм бүдөө хаалгаар эргэтэй өнүүлж байгаа юм шиг нэг сонин юм аваа өнгө гаргаад одоо амар тэгдэг тий яг анх дөнгөж эхэлж байгаа сурж байгаас уухаа ингээд хийнгүүд одоо яг нэг юм сонин дуу гарах гэж байгаа юм шиг тэгэл нөгөө бие бариад тэрийг чангаар дуулахгүй болж байгаа л тэгэл хагасаар явж магаал ингээд байхгүй яг тэгээд тэр үед ч бас нэг сонин өнгө гаргаад ахаар ичээд багшаа би юм болохгүй юм шиг байна болчихоо гэдэг жийс аахгүй тэгээд багш болохоор тухайн үед болохоор үгүй тэртээ тэргүй чи ирж байгаа юм чинь тэгэл сонсоол явжлаахгүй даа л гэжсэн. Гэхдээ бүр сүүлд нь дараа нь багш ярихдаа сүүлдээч би болрог бойл гэд хэлдэг ч юм уу яаж хэлэх үгээ бодсон. Тэгээд бүр амар олон жил ингээд явсаар байгаа л тэгэл одоо жоохон дуулах гад оролдоол тэгэл суралцаад явж байна да. За цэлмэгтэйг нэг ангид ороод ингээд суралцаа явсан тийм ээ нөө шав сургалтаар. Цэлмэг бол одоо тэгээ баг багасаа л тэмцээн уралтанд ороо явцсан тий. Нүдэн дээр цэлмэг бол одоо их авьяастай байна гэж үзэх юм уу одоо юу гэсэн үг вэ? Тэгээд цэлмэгээс түрүү асууж ирсэн тий. Танаа удамд ингээд дуулдаг тий. Хүн байгаа юу? Чи яагаад дуртай болсон бэ гэж асуусан тий. Цэлмэг бүр 2 настайгаас эхлээд дуулдаг байсан тий. Харин өөрөө бол тэгжсэн тий. Жоохноосоо бүр нөгөө музей дээр уртын дууны дугуулыг хичээлдгүү байхтал бүр ингээд юм дуулдаг бүр дуулахаараа тэгэл нүд онц сэргээл бүр нэг цаанаасаа тийм төрмөлтэй дуулдаг тийм хүмүүсээс байхгүй. Тэгээ ямар сайн нөгөө 4-р цэцэрлэгт сурдаг байсан тийм. Тэгээд нөгөө нэг тоорой байлуу. Нэг талбай дээр нэг муухай жаал. Муухай жаалыг дуулдаг гэдэг. Би бүр тэрийг амар санаас гардаг байхгүй. Тэрийг амар хөөрхөн дуулдаг. Тэгэл талбай дээр очиод нөгөө цэлмгийн бид нар чи яг ингээд бидрийн дэргэд л ингээд өсөж байгаа болохоор чи бид нар цэлмгийн юм одоо цэлмгийн очиод үзэн шүү дээ. Тэгээ очиод үзсэн чи тэр муухай жаалыг бүр өснө бүр эм богонохон тэгээд бүр жоох юм л тэр муухай жаалагстай амар хөөрхөн дуулаад явж байгаа юм чинь. Тэгээд тэгэхээр хүүхдэд ер нь тийм авьяас гэдэг зүйл ер нь
одоо байх юм бол гэж аауд нэг сэтгэл шиг тэрийн тий нэг юм бол одоо ингээд дуулдаг болоо сууж ш манай цэлмэгч. Тий. Гэр бүлд нь ийм дуулдаг хүн байдаг уу? Байхгүй дуулдаг хүн байдгийг сонсч байгаагүй. Тэг чи дунд яагаад дуртай юм бол? Мэдгүй багасаа ер нь аюу тийм галзуу гэсэн юм. Ингээд ээж маань өөрөө бас юм аав ээж хоёр маань хоёлаа ер нь бас дуулцдаг тийм бүжиглцдэг хоёр бидэг. Ер нь урлагийн талтай жоохон авьяастай үндэстэй байхгүй юу? Тэгээд одоо ген гэж идэм үү яа аав ээж хоёр шилтгалсан юм. Тэгээд төрснийхөө дараа л ер нь нэг хоёр нас хүрээл ийм дуу муу янгуу тэрэн дээр нь бүжиглээл химлийг олж үзэглээл эсвэл дуулаал тэгэл ээж байгаа л цэцэрлэгтээ ороод тэгэл анх муухай жаал гэдэг дууг сураал тэгэл тулчихсан. Тэгэл ер нь тэгээ нэгдүгээр ангитай уртын дууны дуулалт нь явж ирсэн байна шүү дээ. Тэр чид нэг бараг 2 3 таа л тэр муухай жаалыг дуулж байгаа шүү. Тэгээд тэрнээс хойш сургуульд орохоор чинь 3 4 жилийн дараа болчихж байгаа шүү дээ. Тэгээд тэгэхэд нөгөө цэцэрлэгтээ байнга дуулдаг. Одоо ганц хүнзээ ганц авьяастай охин байлаа шүү дээ. Тэгэл нэг тэнд нөгөө байгууллагууд янз бүрийн болоод яа шүү дээ. Манайх чинь дотроо ингээл хүүхдүүдэд баярлалаа. Тэгэл цэлэнгийн авьяасыг л бид нар чинь тойрол үзээ сууж байдаг гэсэн. Ер нь багасаа тийм дуулдаг хүүхдээсэн. Уртын дуу бол одоо маш олон зууныг дамжиж тийм ээ. Одоо ингэж цаг хугацааг илээж дамжсаар л өнөөдрийг хүртэл дуулагдаж байна. Тэгэхээр уртын дууг ер нь одоо хэдэн онд үүссэн гэж үздэг юм бэ гэдэг товч мэдээлэл хүргүүл тийм ээ. Ер нь багш нар хамт дамжсан мэдээлэлээс үзвэл Хүннүгийн үед модон шаниугийн үеэс эхлээд үүссэн гэж үздэг байлээ. Зарим эрдэмтэд бол тэрнээс өмнө үүссэн гэж үздэг. Тэгээд уртын дуугууд ерөөдөө 3 ангилаад байгаа. Айзам, суман уртын дуу, тэгээд бисрэг уртын дуу гэх ангилдаг. Ингээд тэгэхээр уртын дуу одоо 3 төрлөө тий. 3 ангилж байна. Тэгэхээр гурвангаар нь та хоёр дуулна гэсэн үг үү? Тий. Тий, ер нь бол анх дагнж дуулна гэж байдаггүй. Байхгүй. Анх сурахад ерөнхийдөө бисрэг буюу юм бисрэг дуу гэдэг маань өөрөө юм жижиг арай баг гэж хэлэх юм уу тий. Дуунуудыг хэлдэг. Суман болон одоо нөгөө нэг жирийн дуунууд нь болохоор яг одоо арай урт тэгээ шунхаа ороод нөгөө цоглог моглог хуглаа нухчаа ихтэй болоод ирчихдэг байхгүй. Тэгээ айцсан болоод ирэхээр бүр одоо тэр цоглог шунхаа зөндөө олон юм орж ирээ. Дээрээс нь бүр уужуу 50 том дуунуудыг ирэхэд айц. Өргөн цар хүрээд болчихсон юм байна. Ер нь тэгэхээр яг уртын дууг сурах юм бол одоо юу яах юм бэ? Бисрэгээс эхлэх юм байна шүү дээ. Тэгээд цаашлаад суман болоод тэгээд айзам. За. Бас их хэрэгтэй мэдээ сонсож байна. Яа тэгэхээр нөгөө бид нар чинь байнга уртын дуу, ардын дуу, богны дуу гэд ярьдаггүй болцсон шүү дээ, тий. Одоо энэ чинь бол өвлөн уламжилж байгаа хүмүүс л олон нийтэд таниулж энэ бол ийм гэдгийг хэлж өгч байгаа. Тэгэхээр та хоёртаа баярлалаа. Би ч бас 3 төрөл байд юм байна гэдгийг мэдчихлээ. Тэгэхээр нөгөө техник гэж ярьсан шүү дээ болроо. Та хоёр хоёулаа ингээд техник урт амьсгалтай байх хэрэгтэй гэж байна. Тэгээ юун дээр анхаардیں۔ Ер нь багштай ажилласнараа шав сургалт гэж түрүү ярьжсэн тий. Яг ингэж л биечлэл заахгүй бол энэ маань өөрөө бас их хэцүү байх тийм үү? Ер нь нөгөө нэг түрүү хэлсэнтэй ер нь судлаачид уртын дууг одоо амьсгааны урлаг гэж үздэг. Яагаад уртын дуу гэж нэрлсэн бэ гэхээр одоо манай монголчууд эрт дээр үеэс олон зууны туршид маш олон зуун жилийн турш дуулж ирсэн учраас олон зуун жил өвлөгдөж ирсэн учраас нэг урт гэж нэрлсэн гэж зарим судлаач үздэг. Зарим судлаач болохоор нөгөө аялгүй их шиг урт учраас урт дуу гэж нэрлсэн гэд үздэг л да. Тэгээд судлаачдын үзэж байгаагаар ерөөсөө тэр одоо техник тийм ээ тэр шуранхаа, хуглаа, нухчаа, за тэгээд дээрээс нь тэр нөгөө шигшлэг, цоглог гэдэг энэ олон гой чимэглэлүүд нь одоо уртын дуу гэдэг зүйлд шингэсэн байдаг тий. Тэгээд гол зүйл нь хамгийн эхлээд одоо хүн бисрэг уртын дууг сурна гэж хэлсэн. Бисрэг уртын дуу сурахтаа шууд нөгөө цоглох хийхгүй шүү дээ. Мэдээж нөгөө хамгийн эхлээд одоо шигшлэг ч юм уу тий. Одоо тэр нь одоо хамраараа дуурахч байд юм уу тий. Янз бүрийн л одоо төмхний хөдөлгөөн байна ингээд маш олон төрлийн техник байдаг. Тэр болгоныг эзэмшиж жагаад дараагаар нь тэр нөгөө нэг суман буюу одоо тэр жирийн дууг сурахтаа арай нөгөө дараагийнхаа хийгээд тэгээ цоглог гэдэг зүйл чинь бас
айгүй сонио. Амар олон жил сурж яснаа цоглого ерөөсөө орж ирдэггүй байж яснаа гинт цоглого орж ирдэг хүмүүс байна. Эсвэл бүр одоо ингээд дөнгөж шинээр ирээд дөнгөж нэг ганц 2 дуу сурангуудаа шууд цоглого нь ороод ирдэг хүмүүс бас байдаг. Миний болохоор амар удсан цоглого орж ирэхгүй. Тэгээд цоглого орж ирсэн чинь багш болохоор одоо амар баярлаад байгаа байхгүй. Айгүй гоё тийм чимэгтэй цоглоготой. Цоглог гэхэр ч одоо нэг ингээд гэсэн юм уу? Эсвэл яг юу цоглог ямар вэ? Одоо хараа ингээд хэлэх гэхээр бас айгүй хэцүү тийм. Ямар ч ясан хэцүү юм байна тийм. Шуранхай ч юм бол шуранхайлна гэж бол мэдээд байгаа. Цоглог гэхээр яг хэмнэлтэй л нэг юм юу вэ? Хэмнэлтэй л одоо хоолоогоор бүндгнүүлнэ л гэсэн. Бүндгнүүлэл ингээд авиагаа таслаад дуургана. За тийм байна тийм. Дуургах юм уу та. Аха. Тэгээд ер нь тэр нөгөө нэг уртын доо судалдаг хүмүүс болохоор одоо нөгөө би түрүүрсэн чинь амьсгааны урлаг гэсэн. Яг нөгөө нэг одоо бясалгал хийхэд бид нар яг ингээд гизээр амьсгаа авдаг штэ. Яг түүнтэй адилхан уртын доо болохоор бас гизээр амьсгаа авдаг. Тэгээ энэ амьсгааг болохоор судлаачид яг зөв амьсгаа энэ амьсгаа гэж тийм хэвлийн амьсгаа. Хэвлийн амьсгаагаар авах юм бол хүн яг одоо зөв амьсгалж байгаа юм байна. Тийм учраас энэ одоо эрүүл мэндийн маш олон талт зүйл сайн гэж үздэг юм. Бүр одоо нөгөө нэг уушгинд их сайн байт юм байна. Ингээд хэвлийгээр амьсгаа авах лээ тийм ээ. Тэгээд ер нь хүний биед маш олон зүйлийг ангаах юм одоо юутай. Тийм учраас бяцлаглын амьсгаа уртын дууныхтай одоо яг одоо бяцлал хийгээд хүмүүс нөгөө яг мог хийж хахад тэр уртын дууны амьсгаа явж яадаг. Ерөөсөө уртын дуу бол бяцлал гэж бас багш хэлдэг тий. Би та нар дандаа ингэж бяцлаглж дуулж байгаарай. Дандаа одоо дуугаа дуулахдаа тэр ямиг бодоод бяцлагаад дуулаарай. Тэгээ ер нь бол уртын дуу гэдэг чинь ерөөсөө л бяцлал та нар уртын дуу маань нэгэн юм шиг чинь гэж бодож байна. Дуул гэл. Манай багш их гоё хүн шүү дээ. 10 жилийн хугацаанд одоо ингээд суралцсаар л байна, дуулсаар л байна, хөгжүүлсээр л байна, өвлөн уламжилж түгээн дэлгэрүүлсээр байна тий. Тэгээд зөвхөн сургалт дуулан дээрээ очиод ингээд бэлтгэв эсвэл гэртээ бэлтгэв энэ тэнд нөө бэлдэх боломж нь хэрвээ тэгээд гэртээ бэлтгэхээр бас яадгүй тий. Энэ талаар би бол ер нь бол хаа хамаагүй бэлдчихсэн дөө. Би бол хвчлэн дуулан дээрээ мэдээж тасгалаа хийн. Тэгээ ирээд гэртээ ер нь дуулцдیں۔ Гэртээ талийнхаа өмнө дуулаад тэгэл байжгууд ингээд анх ерөөхдөө л нэг байранд орсны дараа гэх юм уу да хүмүүс жоохон дургуутдаг гэсэн ихний үедээ л ингээл одоо юу гэдэг та хан ман тавших ч юм уу ингээ пар марнууд мэдээд тэгээ сүүлдээ бүр болцсон ингээ бүр эвлэрсэн. Тэгээл яг дуулаад хэлэнгүүд одоо хүмүүс яахаа л гээл ингээд зүгээр дээ надад одоо зүгээр мүгээр гээл. Тэгээд би бүр анги мангад хүртэл дуулцдаг. Тэгээд намайг ингээд ангийнхан маань, гэрийнхэн маань, багш нар маань ингээ айгуу сайн дэмждэг. Тэгээд тийм болохоор надад тийм айгуу гоё хаачдсан тийм тухтай байдаг болохоор бэлдэх орчин бол хасаагүй тийм. Тэгээд хамгийн гоё орчин бол хөдөө хэр талах тийм үү? Тийм шүү дээ. Байгаль харж байгаа дуулна гэж чинь зүгээр талах. Ялгаатай тий. Янз. Одоо ингээд уулын дээр би баг бэлддэггүй шүү дээ. Над бэлдэх газар гол нь байхгүй. Гэртээ ямар орлоод ашиглаад байлтай нэш. Тэгээд ажил дээр одоо бас хаяа бас бэлддэг. Тэгтэл бас чинь төвхтэй шүү дээ хүмүүстэй ажил хийж байгаа. Тэгээд тэнд болоод хараас төвхтэй. Ер нь бэлдэх газар их хор байдаг. Тэгээд бас ингэж боддгоо. Одоо манай Дорногов аймагт Цэрэндэжид багш нь дугуулсан явуулаад бүр амар удчлаа шүү дээ тий. Музей дээр болоод 10 жил болоод 10 жил гэдэг чинь урт хугацаа шүү дээ. Тэгээ дээрээс нь яг уртын дуу гэдэг зүйлийг бол угаасаа урт хугацааны туршилтал сурахгүй өөр одоо шууд ингээл нэг нэрэл уртын дуу сурыг л ингээд сурчдаг бас биш байгаа байхгүй юу. Тэгэхээр яг одоо нөгөө дэмжээд тий бүр зөвхөн манай музей болохоор зөвхөн нөгөө нэг үзэсгэлэнгийн танхимдаа л уртын дуугаа зүгээр одоо хичээлээд байгаа шүү дээ. Гэтэл одоо яг тэр нөгөө нэг мэрэгжлийн газар нь тэр мэрэгжлийн танхим гаргаад ингээд уртын дуугаас дэмжээд өгвөл яг Дорноговын аймгийн хувьд гэх юм бол зөвхөн багш л одоо совилсралтаар маш олон хүмүүс заазрагж байгаа. Тэгээ энэ бүр дугуулан маань докторчсон хүмүүс мэддэг болсон тийм ямар нэгэн байгууллагууд ч юм уу ямар нэгэн үйл ажиллагаа болоход дугуулангаас хөдөө өгдөг одоо юун дээр дуулах гэсэн ингээд энэ нь ч гэсэн би одоо ийм хөө зүйл ирхэл юм бол манайхаа очиод дуулаад тах тэгээ өөрөө болохгүй бол ажиллахаа зав засрыг үүсч дуулаад яагаад ингэж байна гэхэлэр гол зүйл нь болохоор ерөөсөө дахиад хүмүүст энэ уртын дуу гэдэг зүйл ингээд таниулаад сурталчлаад тэр дууг энэ тэнд очиод ингээд дуулснаар өөр хүмүүс ч үгүй одоо Дорногов чинь ингэж дуулд юм гэсэн юм
тийм бодол төрөөсөө тий. Тэгээ энийгээ очиод гэр орондоо очиод өөр хүүхэдтэй тий бас хилээд ба дугуулангийн маань хүүхдүүд олон болоод ингээд яагасаа гэж боддог. Тэгээ гол нь байр сав гэдэг юм бас амар асуудалтай тийм учраас бүр аймаг маргоноос дэмж болдог бол тий дэмжээд бүр багшаад одоо тийм танхимч юм уу бэлдээд өгөх юм бол бүр одоо ямар нэгэн мөнгө төгрөг бол нэхээгүй зүгээр л яг энэ орчинг нь бас дэмжээд өгвөл бий болгоод дэмжээд өгвөл бас нэлээд түгээн дэлгэрэх боломж байна. Олон хүмүүс сонирхож очих боломж гэж. Тэгээд түрүүнхэн ярьжсэн шүү дээ. Нэвтрүүлгээс өмнө Цэрэн Дижид өгш бол баг төлбөргүй маш олон жил явж байгаа. Сүүлд багахан хэмжээний төлбөртэй болгосон гэд ярьж байсан. Энэ бол одоо урт хугацаанд одоо үр дүнгээ харуулж ин гэдгийг манай хоёр зочин бол их онцлоод байгаа тийм ээ. Одоо анх үндэс сургуулийн төв дээр болохоор Дижид өгш 2014 онд ирж хичээлүүлсэн. Тэгээд тэрнээс хойш огт төлбөргүй зүгээр л багш 7 хоногтоо нэг хичээлэхдээ 3 цаг баг хичээллээ. Тэгээ нэг хичээлэхдээ бүх хүнээр ухааг нь хийлгээ. Дараас нь дахиад бид нар 2 дуулдаг байхгүй. Ухаа биддэг хүмүүс нь ухаагаа л дуулаад байна. Одоо эхний бүх хүмүүс ухаагаа явлаа, дараа чи ээжнүүд эхний биддэг дуугаа дууллаа, дараагийнх ингээ 3 тойроход ерөнхийдөө нэг 20-20 хүн ирдэг. Тэгээ яг 3 цаг болдог байхгүй. Тэгээ ерөнхийдөө 3 цагаас дээш ч болно. За тэгээ ингээ 3 цаг 7 хоногт 2 удаа 5 дахь өдөр бүтэнсээ өдрөгээ 2 удаа хичээллээд 7 хоногт одоо ингээд 6 цаг хичээлчихэж байгаа байхгүй. Тэгээд 6 цагт гээд сар жилгээ ингээ явахаар чи багш баг 6-7 жил үн төлбөргүйгээр хичээлүүлж исэн ингээд би бас нэг бодож үзчихсэн өмнө. За хэрвээ байр нь мал музейгээс ингээ төсөөс ингээ гарчиж байгаа. За тог юм уу ингээ авах байгаа шүү дээ тийм ээ. За энэ ингээ өнгөө юм чинь багш ер нь нэг зөвхөн багшийн хөдөлмөрийг багшийн хөдөлмөрийг үнэлж байгаа байхгүй. Нэг хүүхдэд хичнээн цаг зарцуулж байна. За тэгээд хэд болох нүгөө үзсэн чинь тухайн үед чинь би багшийн одоо нэг хүүхдэд зарцуулах юуг нь болохоор 1000 төгрөгөөр бодож байгаа шүү. 1000 төгрөгөөр бодоод одоо нэг цагт 1000 гэхэр чинь хүүхдийн 3000 гэдэг ингээ бодоод үзсэн чинь Дорногов аймагт бол багш бол 100 гаруй сая төгрөгийн одоо хөрөнгө оруулалтыг өөрийнхөө зүгээс одоо зүгээр сэтгэлээрээ те ингээ хийцэн байгаа хгүй. Тэгээ тухайн үедээ би яг бодож үзэхэд 100 гаруй сая яснаас тэрнээс хойш би дахиад нэмчээгүй штэ. Тэгэхээр тэрнээс хойш хүч хөдөлмөрийн бүр ингээ огт оруулахгүйгээр ингээ үзэхэд бол 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг манай Дорногов аймгийн уртын дүүний сурагчид одоо зарцуулсан байна. Тэгээд дээрээс нь багш 2014 оноос хойш зөвхөн музей дээр бүртгэлтэй штэ. Жил болгон хүүхдүүд нь өөрчлөгдөн, жил болгон шинжлэгдэн. За тэгээд одоогоос ингээ бодоод үзэнгүүт яг анх явж исэн хоёр бит хоёр болчихж байгаа байхгүй. Тэрнээс хойш ингээ зөндөө хүүхдүүд нэмэгдэн. Явж исэн хүүхдүүд нь төгсөөд өөр юм сонирхоод явдаг ч юм уу, эсвэл сургууль төгсөөд ихтэй сургуульд ороод явждаг ч юм уу. Тэгээ ингээд бүртгээд үзэнгүүт яг манай дээр бүртгэлтэй бараг 250 гаруй хүүхд байгаа байхгүй. Тэгэхээр одоо 10 жилийн хугацаанд багш бол одоо 250 гаруй шавийг бол төрүүлсэн байна. Тэгэхээр багштай их баярлж авдаг. Тэгээд далимдуулаад тий багштай маш их баярлаа гэж хэлмээр байна. Багш маань одоо бүр нэг уртын дүмний төлөө төрсөн. Тийм байна. Эсхэмсэг тийм гой хүн байдаг тий. Тэгэл яг л би бол уртын дууг заах ёстой. Одоо ингээд хэдийгээр сэтгүүрт гараад ингээд ядсан ч гэлээ би одоо энийгээ ингээд цаашдаа л хүмүүст л ингээд зааж л явах миний одоо ажил болж байна л гэж би боддог гэж ярьдаг багш. Тэгэхээр нөгөө хүн өөрийнхөө сурсан юмаа те насан туршдаа тэгээд дараа нь өөрийнхөө одоо шавнараа төрүүлээ. Тэгээд дээрээс нь тэр шавнар нь бүр одоо мундаг хүмүүсэндээ байдаг штэ. Одоо анхных нь гэж ярьдаг те. Бац цэглэнгээс өмнөх шавнар нь байдаг гэсэн лөө. Ямар ч байсан одоо хамгийн одоо амжилттай байгаа одоо дуучин гэхэд бац цэглэн байна те. Одоо манай театрын дуучин амар жаргал гэхэд бас одоо манай Цэрэн Дижид багшийн шав. Ер нь Дорногов аймгийн ихэнх хүртэн дууд болдог хүмүүс бол дандаа багшаар заалгасан. Тэгээ багш маань өөрөө их гоё түүхтэй. Дундгой аймгаас манай аймагт 82 онд өргөдөж ирсэн. Хоёр аймаг хоорондоо ярилцаад багшийг бүр Дорногов аймагт одоо уртын дуучинг болчлаа. Тийм учраас одоо Дундговоос уртын дууч ирүүлээч гэд. Тэгээд бүр аймгийн тамгын газраас одоо машин тэрэг гаргаад театрын хөгжимчин байсан хүн бүр очиж гэрийн үйл гэж авчирч ирсэн гэж аахгүй. Тэгэхээр тэр хүн маань яг тэр одоо нөгөө Дундговоос ирээл Дорноговын төлөө одоо ирээд ажиллаад тий. Тэгээд одоо ажиллаа зогсоогүй түүнийхээ дараа энэ дуулангаа ингээ өргөжүүлээд ингээ шавнар төрүүлээд ингээ явж чаад
маш их баяртай байдаг. Маш их бахархаж байна. Цэрэн дижид багш та баярлаа гэж хэлмээрэн тийм ээ. За цэрэн дижид багш бол манай нэвтрүүлэгт бас орж ин сайхан түүхээс хуваалцаж байсан. Тэгэхээр нөгөө багшийн эрдэм шавьяас гэдэг нэг юм сайхан үг байдаг. Тэгээд та хоёр маань бас багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүл явж байгаа. Баяр хүргье. Баярлалаа. За тэгээд одоо уртын дууг нэг морин хууртай дуулж байна. Нөгөө үндэсний хөгжмийн зэмсэг гэж байгаа шүү дээ тий. Ер нь ингээд хөгжмийн зэмсэгтэй явах, дангаараа явах тэр ялгаа ер нь хэр байна? Маш их ялгаа. Маш их оо. Одоо жишээлбэл би гэхэд нөгөө анх бол сурж байхад нөгөө ямар ч өнгө гэж мэдгүй шүү дээ. Ямар сандал анх дөнгөж явж байхдаа багш нарийнхан дуурах юм уу, бүдүүн дуурах юм уу? Нөгөө өнгөө асууж байгаа тийм. Тэгээд яг л тийм байсан тий. Тэгэхэд нөгөө хуур эхлээл ингээд өнгө өгчүүл бид нар бол нэг хажууд бүр хүн дуулаад байгаа юм шиг тий. Бүр яг л тийм. Яг мэдээж хүн одоо ая дан гарахаач яг тэр одоо аль болох тэр ая дантай адилхан л явна шүү дээ. Ямар нэгэн шал өөр өнгнөөс хүн хэлэхгүй шүү дээ тий. Тэгэхээр яг л хуур бол ингээд төшиг толгоор болж идэг. Бас нөгөө ер нь ямар ч хөгжмийн зэмсэг одоо ерөөсөө өнгө өгөөл яхад бол болно. Одоо жишээлх юм бол лимб гэхэд бас маш гоё. Хамгийн тохиромжтой хөгжим бүр лимб гэж үздэг байхгүй. Лимб юу бол уртын дуу хоёр бол хоорондоо салшгүй холбоотой. Эртний үед монголчууд одоо лимбтэй их дуулдаг байсан гэдэг. Хоолайн лимб гэж хүртлээдэг тий. Тэгээд лимб бас амар гоё төшигтэй. Лимбтэй бас гоё. Тэгээд дараа нь бас нэг уралдаанд орсон чинь хараа нөгөө шанцтай, хууртай үзэхгүй. Тэгсэн чинь шанц бас амар гоё тийм. Дэгжин болгож амар гоё юм билээ. Тэгэхээр нөгөө нэг хөгжим ингээ нэмэгдэх тусмал бүр гоё ингээд бүр уран болоод идэг. Тэгээд дээрээс нөгөө хүний сонсох чадвар ч гэсэн арай бас нэг хөгжтэй болов. Олон хөгжимтэй. Ер нь аль болох хөгжимтэй л дуулахгүй бол хөгжимгүй ингээ явахлаар бас буруу зураг өнгө дуурайгаад бараг давтчихснаас давтаагүйсэн дээр юм шиг байгаад. Багш бол тэгдэг шүү. Хөгжимтэй дуулахгүй бол битгий дуулаад те. Ядаж хөгжим алдахгүй бол тэгээд ингээд кассион дээр ингээд дугаа эхлүүлээд ингээд өнгө болоод дуулчаарэ гэж байнга гэж хэлдэг. За манай цэлмэг бас адилхан байгаах те боловчтой саналэгдэж байна. За тэгээд одоо та хоёр маань ер нь сүүлийн жилүүдэд ямар тэмцээн уралдаанд оров? Би бол болрог санаад байна. Болрог сүүлийн ер нь нэг 2-3 жилэл маш олон уралдаан тэмцээнд их идэвхтэй оролцох болгонд ямар ч хэсэн амжилттай ахиулаад ингээд байгаа. Манай цэлмгийн хувьд гэх юм бол одоо өстой балчраас тэмцээн уралдаанд ороод явж байна тий. Хамгийн гоё сайхан тэмцээн юу вэ? Та хоёр маань сонин сайхнаас олцвол тий. Та хэлээ. За би болохоор ер нь энэ аймагт болж байгаа тэмцээн уралдаан. Гэхдээ уртын дууны одоо яг уралдаан тэмцээн гэр амар хор идэв яг үнэ. Тийм баг. Одоо ардын дуу ч юм уу богны дууны одоо дууны тийм тэмцээн уралдаанд болоод идэг. Яг уртын дуу гэхээр барагтайд тийм тэмцээн уралдаан болдгоо. За тэгээд анх болохоор бүр анх нөгөө урлагийн үзлэхэд орж исэн байхгүй. Тэгээд анх бүр нөгөө нэгдүгээр байранд ороод тэрэндээ урамшаад дуулсан. Тэгээд дараагаар нь болохоор нөгөө 100 лангийн жорол ус гэд манай музейгээс зохион байгуулж ардын дууны тэмцээн зохион байгуулж ирсэн. Тэгээд тэнд бас одоо оролцсон. Гэхдээ тэнд бол нэг одоо ерөөсөө нөгөө ардын уртын дууны тийм орох боломжтой юм байвал бид ингээл ороод идэг штэ. Тэгээд дараагаар нь болохоор нөгөө говь сүмбэрт болсон бас нэг уралдаан болсон. Тэр нь болохоор боржгон дуу дуулаачдын улсын уралдаан гэж болсон. Тэгээд тэнд болохоор нөгөө насны ангилалт болж исэн. Тэгээд миний насны ангиллаар 18-аас 35 насны ангиллалд ороод тэгээд боржгон дуу уртын дуу дуулаачдын одоо тэмцээнд тэрүүн байрыг авсан. Тэр бол бүр үнэхээр надад бүр амар гоё санагдчихсэн. Яагаад тэгэхээр тэр болохоор нөгөө нээлттэй зарлалцсан. Яг л одоо тэр боржгон дуу дуулдаг бүх хүмүүс л одоо ингээд орох боломжтой. Газраас л ирж байгаа байхгүй боржгон дуу дуулдаг. Тэгээд дээрээс нь би өөрөө нөгөө нэг боржгон дуу одоо дуулахын сан гэж их хүсдэг. Одоо бидрийнх одоо би бол хөвшин төв халах тал дээр арай илүү одоо дуулдаг байхгүй юу. Тэгээд боржгон дуу болохоор арай тэр өөр бас нэг аядан юмнууд нь арай өөр болоо авчин. Тэгээ боржгон дуу ерөөсө
бид манайд өөрөө аймагч онцлог нь юу юм гэхээр яг нөгөө боржгон сумтай хамгийн олон боржгон сумтай аймагч манайх шүү дээ тий. Тэгэхээр би заавалчгүй сурах хэрэгтэй болоод байна шүү дээ. Тэгээд боржгондууд бол артын улсын уралдаанд нэгт орсон. Тэрэндээ бас амар их баярлагдав. Тэр удаан бэлдсэн. Тэр чинь одоо шал өөр бас ая дангаар дуулж хагаад шинээр одоо сураал орж ийн гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тий, ер нь бол арай өөр, жоохон өөр. Тэгээд одоо цоглог мохлог нэхлээр арай нэг юм бөнжгөр цөөхөн ингээд жижигхэн болоод ирчихнэ. Одоо халах том болохоор юм том 50 ингээд том зөгтөг бол боржгон болохоор юм жижигвтер ерөнхийдөө тиймхүү. Тэгэхээр бас нэг аваа юмнууд нь бас нэг жоохон өөр. Гэхдээ боржгон нөө бүр нэг халах томсоо илүү гоё байхгүй боржгон бүр гоё. Тэгээд боржгон дууг гэхдээ дуулахад айгу хэцүү. Нөгөө айгу тийм нуглаа ухчаа нуглаа ихтэй ингээд жирвэнсэн нэг юм бүр нэг ингээд яатсан ийм дуу байхгүй. Тэгэхээр нөгөө дуулахад амар хэцүү байдаг учраас боржгон дуу илүү уг нь дуулуулах гоё юм байна да гэж бас боддог. Ур чадвар их шаарддаг юм байна. Амар хэцүү гэсэн. Хэцүү юм шиг санагдаад байна надад болохоор. Тэгээд түүний дараа болохоор манай аймагт бас зохион байгуулагдсан. Алтан говь унаг гээд уралдаанд бас 3 дугаар орнд эзэлсэн. За сая 2023 он бас их амжилттай байлаа. Ягаад гэхээр маш том уралдаанд орсон. Энэ уралдаа маань болохоор үлэмжийн чанар гэдэг уралдаа. Энэ үлэмжийн чанар болохоор олон улсын өртийн дуудуулаачдын уралдаан болсон байхгүй. Тэгээ энэ уралдаанд бас оролцоод үлэмжийн чанар уртын дуул маань 2 үе шаттай явагдсан. Эхний шат нь болохоор захимаар буюу яг нөгөө бичлэгээ хийлгээд тэгээд бичлэгээ шидээд тэнцсэн одоо 22 хүмүүс нь яг одоо Улаанбаатар хотод очиод одоо болсон. Энэ за тэндээс болохоор манайд Орногоо аймгаас болохоор 3 орсон. Манай Ивэ их шиг дугуулангийн Батчимэг гэдэг бас нэг охин бий. Нэг нь болохоор замууд одоо ажилтдаг Баттэлгэр гэдэг нэг залуу байдаг. За тэгээд миний бие бид 3 одоо очиж оролцсон. За тэгээ оролцоод би болохоор тусгай байранд 4-р байранд орсон. Баттэлгэр болохоор бас одоо яг миний ард дээр яг ардын авиаснуудын төрөлд байна шүү дээ. Миний ард дээр 4-т орсон. Батчимган болохоор 6-д орсон. Яг бид 3 араас. Ерөөсөө тэр ардын авиасны дунд болохоор дандаа нөгөө юунууд суусын хаяд мэрэгжлийн тийм 3-4 жил бараг сурчсан амар дуулдаг. Тэгээ дээрэс нь бараг 2 хүүхэд нь театрт ажилладаг. Одоо нэг нь бол үндэсний урлагийн их театрт одоо дуучнаар ажиллаж байгаа байхгүй. Сургахын хажуугаар шууд ажилд орсон байгаа даа шүү дээ. Тийм одоо хүмүүс оролцсон байхгүй. Тэгээд тэр тэмцээнд бас тусгай байрыг эзэлсэн байгаа. Тэр бол тэгэхээр тэмцээн уралдаанд орох болгоныхаа хэрээр улам сайжраад л те ташуур өгөөд төөх би чинь болоогүй шүү гэж улам сайжруулах тэр бас сайхан тийм юу түлхэж болдог байх тийм ээ. Тэмцээн уралдааны хамгийн гоё зүйл нь болохоор нөгөө нэг юу яадаг. Хүн тэмцээнд орох гэж байгаа гэд бэлддэг байхгүй. Тэгээ бэлтгэхээр амар сайжирдаг. Бүр одоо нэг тэмцээнд орох гэж бэлдээд нэг мэдээж 2 сараас уртын дуучин тийм амархан яахгүй хамгийн багадаа 2 сард бэлтжиж орно штэ. Тэгэл бараг хагас жилийн өмнөөс за тэдэн сард нэг аяр зарлагдана хараа. За тэдэн сард нэг тийм уралдаан болдог. Эдэн сард ийм уралдаан болдог. Ерөнхийдөө мэдэн. Тэгээ тэрнээсээ өмнө 2-3 сарын өмнө уртын дууглаар зарлагдчихдаг байхгүй. Тэгээд тэрнээс хойш нэг 2-3 сар бэлдээд орно штэ. Тэгээд сая энэ 10 сард болсон штэ. Үлэмжийн чанар чи тэгэхэд 100-аас л бэлдэж байгаад 3-4 сар бэлдсэн. Тэгээ оны баг өмнө нь тэгээд тэр уралдаан болно гэдэг ерөнхийдөө тийм дуутай байх хэрэгтэй гэд мэдээдлээсэн. Тэгээд гол нь нөгөө тэр уралдаан дуу заацсан. Дуу заацсан уралдаан айгүй хэцүү. Дуу заахта нэг төрлөгээр байсан бол бас нэг өөр. Тэгсэн чинь болохоор 3 бадаг гэхээр 6 төрлөг байхгүй. 6 төрлөг гэдэг маань миний дуулж байсан дуунуудаас хамгийн богино нь болохоор 6 төрлөг дуулахад 8 минут болж байгаа байхгүй. За тэгээд цаашаа ингээд үргэлжлүүлээд болгоод жишээлх юм бол гөрөөс ээжийг хэд заавалчгүй гөрөөс ээжийг дуулгацсан. Нөгөө гөрөөс ээж нь болохоор 5 бадаг дуулах хэрэгтэй. Ингээл явчихаар нөгөө 10 минут дуулна. Тэгээд тэр чинь одоо цоглох хугацаа хийхээр бүр нөгөө хоолоо ингээд амархан цэцэн шүү дээ. Тэгэл нөгөө бэлтгэл сайн байхгүй л болохгүй. Тэгээд багш маань болохоор бүр өстой сайн бэлдсэн. Өөрөө уцаараа би өөрөө бэлдэх боломжгүй ажилтайг үүж ах чинь залгаал чиний хүрээд ирээч. Чиний хүрээд ирээч гэж байгаа л бараг л миний өмнөөс тэгж байгаа л тэгээд бараг л 4 сар бэлдсэн.
тэгж бэлдсэн. Тэгээд бэлдсэний хүчинд маш өндөр амжилт үзүүлсэн байна тий. Тэр бол одоо баг мэрэгжлийн төвшөнд дуулдаг хүмүүстэй л өрсөлдсөн байна. Тий хараа сүүсийн оюутнууд багш тэгээд бас тэгээд сүүсийн оюутнууд гэдэг чинь ерөөсө дуучин л гэсэн. Гэхдээ миний өвгтэй байгаараа юу сурснаа л харуулчих. Гэж хэлж ирсэн. За цэлмэг чи одоо ямар уралдаанд орж байгаа хамгийн томоос нэрлэх үү? Тэгээ хамгийн анхны уртын дууны уралдаан гэх юм бол намжлын норуу банцдгайн нэрмжит олон улсын тийм том уралдаан болжсэн. Тэгээ тэрэнд хамгийн анх 8 настайд оролцоод тэгээд өсөх ирээдүйтэй дуучин гэдэг үргэлжлэл авчихсан. Тэгээд тэрний дараа болохоор гигэ алсын одод оролцоод тэргүүн бариг авч исэн. Тэрний дараа Монгол улсын гавьччин Дүнжмайхан нэрмжит Инхмэндийн баяр гээд уртын дууны улсын уралдаанд ороод Гран При шагналыг авч исэн. Тэрний дараа сая намар 9 сард дунд гойд бас нэг хүүхдийн юу болж исэн. Тэгээ урлагийн их наадамд ороод тийм говийн бүсийн урлагийн наадамд ороод уртын дууны их орон гэгддэг тийм ээ. Тэгээ тэр дараад бас нэгдүгээр энд орсон. Тийм. Эднээс хамгийн надад тийм гоё дурсгалтай үлдсэн гэвэл хамгийн анхны тэмцээн нор банцхан тэмцээн. Яг тэгвэл хамгийн анхны дээрс нь айгүй том уралдаан болж исэн. Тэгээд тэнд орохдоо ер нь бол ерөөсөө тэгж байранд орно гэж ерөөсөө орж байгаагүй. Нөгөө нэг юм үзэж нүд тайлаа гэж ордсон. Тэгээ яг тэрэнд ороод уртын дундаа бүр илүү их дурлаад дээрээс нь ингээд хамгийн бага насны оролцогч байсан. Ганцаараа 8 настай. Тий. Ганцаараа 8 настай. Тэгээ надтай адилхан дуулдаг хүмүүс ерөөсөө байгаагүй. Тэгэл хүн болгоно ямар хөөрдөөл. Тэгэл ерөөсөө сандрахгүй тайсны өмнө гарахаас өмнө тэнгүүд нэг Ахмад настангууд болохоор нөө сандраал энэ хөхт яагаад сандрахгүй байгаа бид нар ингээд сандраад хахад гоё юм уу сандрахгүй гэл. Тэгэл ерөнхийдөө бол уртын дуунд хамгийн их дурлуулсан одоо бүр юм уран зориг өгсөн тэмцээг бол хамгийн анхны нуруу бацдгоон тавьсан юм байна. За дандаа том улсын чанартай, олон улсын чанартай тийм бас. Тий олон улсын тэмцээн уралдаанд бол орж эхэлсэн одоо цэлмэг гэхээр одоо манайхан ч бас мэддэг болчиход байгаа тийм. Цэлмэгийг одоо танихгүй үеийнхэн байхгүй бах тийм. Монгол улстай бас танигдсан юм одоо мандаг өвлөн уламжилж байгаа уламжлагч байна. За тэгээд одоо ирээдүйн төлөвлөгөө манай цэлмэгийн хувьд одоо ямар төлөвлөгөөтэй байна? Чи одоо 10 дугаар ангийн сурагч болсон байна тийм ээ. Энэ төлөвлөгөөнөөс уулзч болох уу? За болно л. Миний ирээдүйн төлөвлөгөө болохоор би яг уртын дугаараа явна. Уртын дуучин болно гэд бүр зорилгоо тавьсан байгаа. Тэгээд яг бас нэг зорилготой өрхийн тулд яг урлаг гээд бас яваад тахараас айгүй хэцүү. Нэг яг ингээд багасаа урлаг гээ явчихаар хичээл ном бас хаягдчих гад байдаг. Тэгээ ерөөхдөө бол одоо ер нь хичээл урлаг хоёроо яг нэг зэрэг л авч явахгүй бол бас болохгүй. Одоогийн яг нийгэмд бол бас нэг боловсралгүй хүн гэхээр бас явахгүй болчиход идэг. Тэгээ бас дан урлагаар яв ихээр бас болохгүй. Ямар ч гэсэн урлагийн болно. Тэгээд хажуугаар нь одоо зорилгоо нөгөө нэг айгу том тавьсан дэлхийн татсан ерөнхийдөө гарна. Тэгээд яг энэ Монгол уртын дуу гэдгийг дэлхийд таниулах тийм зорилготой. Тхийн тулд нөгөө нэг хэл сурах шаардлага гарчод байгаа. Тэгэхээр хэлээ илүү сайн нөгөө нэг сураад тэгээд яг уртын дуугаараа явуулах гэж байна. За сайхан гоё төлөвлөгөө тий. Айгу том мөрөөдөлтэй байна. За болрогийн маань хувьд одоо ойрын төлөвлөгөө. Одоо энэ шинэ одоо бидний хувьд одоо шинэ жил эхлээд болж байна тийм ээ. За би одоогор болохоор нэг жижигхэн бизнес эхлүүлсэн байгаа. Тэгээд тэр одоо яваа болохоор нэг хөл дээр нь босгоч. Тэгээд тэгтээ тэрнийхээ хажуугаар мэдээж уртын дуугаа бол хаяхгүй. Дугууландаа бол явсаад байна. Тэгээд одоо маш сайхан дуулдаг болноо л гэсэн зорилготой байж байна. Тэгээ уртын дууг дагаад нөгөө өмсгөл хувцас сэргэлэн үндэсний гих тодтолтой хувцсан их дуртай болдгоо. Харин тийм тий. Ер нь цаанаас хитэн дэлтэй үгүй. Тамаа цэлмэг хитэн дэлтэй. Би чинь 4-5 мөн дэлтэй. 4-5 дэлтэй тий. Өмсдгөн зүгэн.
Маа болроо. Яг дууны дээл гэх юм бол яг дуундаа өмсдөг дээл гэх юм бол 5 мавын дээл байгаа. Тэгээд хажуугаар зүгээр нөгөө Монгол загвартай бас дээлүүд энгийн нөгөө үед өмсдөг дээлүүд бас байгаа. Гэхдээ миний тэр дээлнүүд дотроос хамгийн нөгөө нэг амар гоё ингээд санагдчихсан дээл маань болохоор хамгийн анх яг бүртэн дуудаад зориулаад хамгийн анх би нэг юм ягаан дээл хэлчихсэн байхгүй уужтай тэр одоо юм том нараа армуутай дээл. Тэгээд тэр маань надад амар гоё санагддаг. Ягаад гэвэл анх удаа би өмнө нь ерөөсөө тэгж дээл мэйл өмсдөггүй. Ер нь тийм нэг юу ядггүйсэн хүн байна. Тэгсэн чинь хараа яг дуулдаг болоод чиргөө нөгөө нэг дээл хийлгээд яасан чинь надад тэр маань амар гоё үнцэнтэй санагдаад одоо тэр дээлэндээ хамгийн их хайртай. Тэр дээлээ тэгэл одоо хадгалаад хаяа бүр өмснө. Хаяа багтгаа очиад. Одоо өмсөөл байгаа. Хамгийн их нөө дурсамжтай холбоотой тийм ээ. Хамгийн гоё одоо яг зориод дундаа зориулаад хийлгэжсэн. Тэгээ түүний дараа бас нэг улаан дээлэндээ амар хайртай. Тэр улаан дээлэл маань болохоор торгын одоо манай ихч өгчээсэн байхгүй. Тэгээд чи дуулдаг болсон юм чинь дээл хэлээж өмсгээд манай төрсөгч маань өгчээсэн. Тэгээд тэр бас надад амар гойс нэгдэг. Яагаад тэгэхээр яг миний төрсөн хүмүүсийг надад за чи дуулдаг тэгэж дээл хэлэг ингээ өгчээсэн амар гойс нэгдэг. Үнцэнтэй санагдаад. Тэгээд хамгийн гоё зүйл нь ингээд гинт ингээд уртын дуулдаг болсон болохоор аюу олон хүмүүс ингээ гайхаж хүлээж авдаг ихтэй одоо гайг болцсон уу? Үгүй тэгээд гайхаж 10 жил хөлтөд мөхтөд байна чи ч бөмбөг хөөж яснаас дуул мууж юм уу гэх тэгээд би ч ерөөсөл бас нэлээд шүд хөхтөөс байхгүй. Тэгээд ерөөсөө хинт юу тийм малгайдлага тавиад дээл өмсөд дуулаа явж явах ерөөсөө тийм байгаагүй байхгүй. Эсрэгээрээ тэгсэн чинь одоо чиргөө одоо нөгөө нэг дуулах сонирхолтой нэг энэ тэнд юм болоод гүйж очдөг сонирхолтой тэгээд шал өөр сонирхолтой болоо тэгээд тэрэндээ бас яагаад нөх хүн чинь Монгол хувцс дурлаад тэгээд нөгөө нэг дайлан майлан оёхгоод тий яг ингээд жижиг шатчгаар ингээд л юмдаа жишээлх юм болоод өөртөөгөө зүүсгэл мүсгэл бид нар өөртөө юм шүү дээ. Тэгээд одоо ингээд энэ бидний ч одоо ингээд өөртөө л ингээд барихмахаар ингээд яагаал яа тэр нөгөө зүүсгэл сувдаач гэсэн өөртөө сүглэл тэгэл гар урлын юмнууд сонирхоод яг тийм болт юм. Яг нөгөө сонирхлынхаа давуу хүний сонирхож байгаа юм чинь өөрчлөгдөд тэг одоо сонин шүү. Би өөрийгөө оллоо тэгэл нэг уртын дуулаад дайлаа уяал тэг ингээ байж нэг ч юусаа төсөөлөөгөө тэгсэн чинь хүний амьдрал нэрээ уртын дуулна гэж юусаа амьдралдаа төсөөлж байгаагүй. Тэгээ үнэхээр гайхалтай тийм ээ. Тэгээ Монгол хүн цаанаасаа уртын дуу өвлөн уламжлаа тэгээд монголчууд өөрсдөө дуулаад байна тийм. Тийм болохоор л магадгүй дуртай ах. Өнөөдөрхөн би одоо морин хуурын одоо таталтыг сонсоод ерөөсө морин хуурыг сонсгол юм бол нэг морин дээр тавхаал ингээл тал газраар тавьчих юм шиг. Уртын дуу сонсгол юм бол яг л тийм мэдрэмж төрдөг. Тийм болохоор бидний одоо эцэг өвгдөөс өвдөж ирсэн энэ сайхан бит бос үеийг л одоо тээж байгаа юм одоо энэ цуснд нь байна л гэж үзэж штэ тий. Тэгэхээр та бүхнээрээ маш их бахархаж байгаа. Ирж байгаа энэ хулуу жил маань амжилт бүтээл өндөртэй. За тэгээд хүсэж төлөвлөж байгаа олон одоо ажил нь бүтсэн ийм сайхан жил байх болтугай гэж хүсэн өрөөж जैन. Тэгээд сар шиний мэдчилгээ дэвшүүлснийг студийн жавар үргээгээд нэвтрүүлгийн өндөрлөх үү. За тэгээд сар шиний мэд дэвшүүлэх хүн байвал нэрээ дэвшүүлж болно. За тэгээд ирж байгаа луу жилдээ бүгдээрээ одоо амжилт бүтээлээр өрнөн байх болтугай. За баярлалаа.
За баярлалаа. Та бүхний түгээн дэлгэрүүлж байгаа энэ хүү уртын дууны хүүг аялгау дэлхий дахинаа цуурайтах болтугай гэсэн сайхан өрөөлөөр нэвтрүүлгээ жаргая. Маш их баярлалаа. Сайхан шилээрэй. За баярлалаа. Шилээрээ.